Сайн байцгаана уу багш нараа. За Б цагт тэр тусмаа эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний хурал оруулахдаа бол бүх зохиогчдыг холбох ёстой гэдгийг багш нар маань бол анхаарах ёстой байгаа юм. За тэгээд Б цагийн тооцоогоос зарим багш нарын мэдээллийг харахаар бол зарим нэг мэдээллийг дутуу оруулаад бол ингээд баталгаажлалт явагдаад байна. Тэгэхээр та бүхэн аль болох одоо өмнө дутуу оруулсан мэдээлэл байвал тэрийгэ баталгаажлалтыг цуцлаад дахиад одоо бүтэн оруулах их сайн байна. За ингээд эрдэм шинжилгээний өгүүлэл гэдэг зэс рүү ороод өгүүлэл нэмэх. За энд ингээд сэтгүүлийн нэрээ бичнэ. За тэгэхээр би энд энэ өгүүллийг оруулсан гэж бэлтцсэн байгаа юм. За тэгэхээр сэтгүүлийн нэрээ хуулаад ямар ч байсан тавьчээ. За сэтгүүл маань өөрөө 92 дугаар Волом одоо 1-р ишүү байна. Тэгэхээр энд бид нар Волом цэг тавиад 92 гээд ишүү гэдэг үгийг хаалтанд 1 гэж бичиж болно. За тэгээд хэвлэгдсэн он нь бол 24 оны 2 дугаар сард хэвлэгдсэн байлээ. Би тэгээд 2 дугаар сарын 1 гэдгийг сонгоё. За өгүүллийн нэр маань бол энэ байна. За ISN нь бол би энэ дээр дарахад сэтгүүлийн ISN дугаарыг ер нь бол олж авчвал заавал бичих хэрэгтэй. За. Энэ дээр бүх дугаарыг бичнэ. За хуудас нь 65-аас 71. Нотлох баримт дээр файлыг авсаргана. За сэтгүүлийн цахим холбоос дээр тухайн сэтгүүлийн хоум пэйж нь энэ байна. За энэ дээрээс бас ингээд цахимаар холбоотой бол ингээд оруулаад бол зүгээр. За өгүүлэл маань бол 3 зохиогч байна. 2 зохиогч нь манай сургуулийн. За 1 гадаад зохиогч буюу манай сургуультай хамааралгүй гадны хүн байна. Энэ үед бид нар за 1-р зохиогч оруулах үгүй гээд. За энд ингээд шууд сэтгүүлийн нэр гараад ирэх учраас сонголт хийх хэрэггүй. За 1-р зохиогч. За энд болохоор багшийн кодоо бичнэ. За тэгэхээр зарим багш нар маань бол энийг оруулахгүй байна. За ингээд хадгална. За хоёр дахь нь бол за үгүйгээд за энд холбоо баригчаар за тэгээд тухайн багшийн нэрийг шууд бичиж болно. За тэгтээ олон нэр гарч ирвэл эндээс бас багшийн кодоор нь олох хэрэгтэй, ялах хэрэгтэй. За ингээ хоёрт, за ингээ гуравт бол манай сургуультай хамааралгүй учраас бол team гэдэг. Энд бол тэр өгүүлэл дээр байгаа нэрийг бичиж болно. Иван Гутман гэдэг. Тэ. За ингээд бидэд хадгалвал ингээд энэ манай сургуулийн багш нар дээр бүгд гарч учраас бол хамтран зохиосон багш нар маань бол энэ өгүүллийг оруулах хэрэггүй гэсэн үг. Харин тэнхимийн эрхлэгчүүд бол багш бүр дээрээ бол баталгаажлалтыг хийгээд явах ийм одоо зохицуулсан байгаамаа. За мөн хурал муу яг үнэтэй адилаар одоо хурал нэмэх гэж байгаа бол бид нар эхлээд за ингээд хичээлийн жил намрын улирлаа сонгоод ажиллаа. За би олон улсын хуралд ихтгэл тавьсан гэдэг ихтгэлийн нэрийг. За ихтгэлийн нэр. За би энд зүгээр 1 2 3 гэдэг биччихье. Ихтгэлийн нэрээ. За энд бол хурлын нэрээ бичнэ. За хурлын нэр. За энд болохоор явагдсан он. За энэ нь бол ингээд за 26 оны 4 сарын 7-нд явагдсан гэж үтэй. За энэ дугаар гэхээр одоо энэ хурлын одоо 10 дугаар хурал явж байгаа юм уу?
тогтмол явагддаг хурлын үед ярьж байгаа гэсэн үг. Хэрэв proceeding гарсан бол proceeding юм уу хурангуугийн яг хэдвэр утсанд байгаа тэрийг бичиж өгнө гэсэн үг. За ингээд бол хурлын proceeding байгаа бол тэрийг авсаргаж өгөөд хурлын цахим холбоос байгаа бол цахим холбоосыг бол хуурж өгнө. За ингээд зохиогч нэмэгтэй би үндсэн илтгэгч нь биш байсан. Зүгээр тэр илтгэд би оролцсон байвал за үндсэн илтгэгч нь гадны хүн байвал тийм бичээд хичээлийн жилээ сонгоод эндээ гадны хүн юу гэхээр за даш ингээд бичээд ингээд гадны үндсэн илтгэгч. Энэ дээр бол кредит тооцохгүй. За ингээд би өөрөө бол одоо үгүй гэчээд за энэ хичээлийн жилээ сонгоод тэгээд бусад илтгэгч нь би бол яг үндсэн илтгэлийн би тавиагүй. За тэгэхээр бол ингэж оруулж өгнө. За ахаад өөр гадны хүн бас илтгэл тавьсан бол тэр хүнийг бас оруулж өгөх юм аа. Нэгсэндээ мэдээллийг гүйцэд оруулснаа гэсэн. Ингээд аль хичээлийн жил тавьсан гэхээр 25-26 энд за даш тавьж гисэн нэрийг ингээ сайхан гүйцэтгэж ингэж хадгалж өгөхөд ингээд бол одоо манай багш нар дээр хамтран зохиогч нар манай сургуулийн багш нар бүгдэн дээр нь харагдана гэсэн ийм санаа. За хоёр дахь юм нь болохоор багш нар нөгөө буруу орсон мэдээллийг засах хэрэгтэй байгаа. Тэгэхээр баталгаач хэсгээс бол бидэд яах ёстой юм гэхээр за одоо бид нар нэг өгүүллийн засвар хийж байгаа гэж бодъё. За тэгэхээр энд бол бид нар багшийн кодын энэ тэнхимийн эрхлэгч нар зөвхөн хийх ёстой зүйл. За 43 кодтай эмцгийн 43 кодыг дарахад за энэ дээр өөрчлөлт хийж байгаа гэж бодвол засах гэж ороод энэ баталгаачлалтыг баталгаачлалт цоцлох болгоод хадгална гэсэн үг. За одоо бол бид нар баталгаажсан болгоод ингээд хадгалснаар баталгаачлалт бол цоцлогдож байгаамаа гэсэн ийм зүйл байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа.